эсгийн үнгийн санхүүсын маань төрсөн цагаасаа хэрэглэхгүй гэж асууж байна. Тийм ээ, төрсөн цагаасаа эхэлж хэрэглэдэг ээ. Бүр төрөөд нялх байж ах цагаасаа хэрэглүүл бүр сайн. Ягаад вэ гэхлээр энэ ганг гэж ургамал эдгээр. Энэ ганг гэж ургамал болохоор тухайн орчны агарын бохирдлыг нь цэвэрлж яадаг. Ариун болгож яадаг ганг. За тэгээд хоёрт нь болохоор саримсны хатаамш гэж яддаг байхгүй юу? Энэ саримсны хатаамш нь тухайн орчны нялхуухтын орчны хавцаа, нэм бактери тийм ээ, ханиадны вирус юм уу, иймэрхүү нөхцөл байгаа нөхцөл тэрийг нь устгаж үнрээр устгадаг гэсэн үг байхгүй юу? Үнрээр нэм бактериуд устдаг. Тэгэхээр энийг устгадаг гэсэн үг. Хоёрт яадаг вэ гэхээр уйлаад сэргнээд унтаж чадахгүй амарч чадахгүй хүүхдүүд амуу будаа буюу үнрээр нь амуу будааны үнрийг тайвшруулах хэрэгсэл болгож ашигладаг байхгүй юу. Тэгэхээр тухайн хүүхэд маань энэ амуу будааны үнрээрээ тайвширч амардаг гэсэн үг. Тэгээд нойрон бүтэн тийм ээ тухтай сайхан амардаг гэсэн үг. Гоё. Тэгээд нөгөө тархины даралтай хүүхдүүд нь байн сэрээд байн уйлаад унтаж амарч чаддаггүй бол энэ амуу будаагаар ингээд ойртоолаад үнэрийн ингээд мэдрүүлсэн байх нөхцөл тухайн хүүхд маань аягүй сайхан амардаг гэсэн үг. За тэгэхээр хоньны нас байна. Хоньны нас маань Монгол хүн 5 шуу маллаж өссөн хүн анханасаа энэ мал одоо ахуй амтныхаа ус носыг таньж мэд хэрэгтэй болдог. Тэгээд дүүргэлт одоо энэ нөгөө бүтээгдэхүүнийхээ дүүргэлтэнд ашигладаг байгаа. Халтар арва гэж байгаа. Халтар арва маань яадаг вэ гэхлээр тухайн айлын үржин төлж их бэлэгдлийг агуулж яадаг. Тэгээ муу ялгаагүй энэ тухайн хүүхэдтэй ээлтэй байх нэ. За энэ ингээд таны мэдхүүн ач холбогдолтой төрсэн цагаас нь эхлээд энэ хүүхэд маань 5 өнгийн бүс торгыг харчхлээрээ өнгө ялгаад нүдний хараад тогтоод өнгө ялгалт нь хурдан сайжирдаг гэсэн үг. Тэгээд одоо 5 өнгийн бүс торгыг ингээд харсараад оюун ухаанд нь мэдээлэл очих нэ штэ. Таны мэдхгүй ач холбогдолтой гэсэн үг. За тэгээ энэ 5 өнгийн бүс торгоо хажуу талд нь хэрүүзээ нүдний хараан тогтоогүй нялх хүүхдүүд чинь тогтоогүй байж байгаа нөхцөлдөө баруун талд нь тавиад ч юм уу хялар дойрлоор болохоос нь сэргийлээд энэ талд нь тавих уу, энэ талд нь тавих уу гэдгээс шалтгаалаад энэ яг нь эрүүл мэндэд ач тустай байх нэ. Ингэж хэрэгэлдэг юм аа.